17 дугаар бүлгийн эхлэхдээ 6 өдрийн дараа гэж хэлж байгаа. 6 өдрийн дараа. Энэ юу гэсэн үг вэ? Яг Есүс шавнартаа та нарын зарим нь намайг дахин ирэх хүртэл үхэл амсахгүй гэж хэлснээс яг 6 өдрийн дараа Есүс Петр, Яаков болон түүний дүү Йохан нарыг дагуулan хідүүлэхнээ өндөр ууланд гарчаа гэж хэлж байгаа. Яг 6 өдрийн дараа яагаад ч юм бэ энэ 6 өдрийн турш дагалдагчдын дунд ийм яриа гарсан баг те. 6 өдөр баг нойр нь хүрээг баг. За хинэн үхэж хинэн мөнхөд амьдрах хувьд зохиолыг Есүс авсан бол гэд нойр нь хүрээг баг. Тэгээ 6 өдрийн дараа яагаад ч юм бэ Есүс бүх дагалдагчдаа биш харин энэ 3 хүнийг дагуулад уул руу гарсан баг. Хин гэж байна. Петр, Яаков, Йохан. Тэгээ энэ гурыг ингээд уншихаар Библийн хаа нэгтээ бас Есүс нэг яг энэ гуравтай хамтдаа байсан түүхүүд байдаг те. Жишээ нь Гетсеманы цэцэрлэгт. Гетсеманы цэцэрлэгт залбирахаар явхдаа дагалдагчдаа үлдээгээд яг Петр, Йохан, Яаков гуравтай залбирахаар явдаг. За ямар ч тач ууланд гарсан байна. Тэгээд 2 дугаар ишлэлээс сонирхолтой зүйл болж ирсэн. Ууланд гарсан чинь тэр тэдний өмнө хувирч өөрчлөгдөв. Түүний нүүр нар мэт гэрэлтэж хувцсан гэрэл мэт цагаан болсон байлаа. Харагтун Мойсе, Элиа нар түүнтэй ярилцаж байгаа нь тэдэнд үзэгдэв. Уул руу гараад очисон. Ууланд яах гэж очисон юм бол Есүс болон түүний шавнар ууланд ямар зорилгоор гарсан юм бол энд тэр тэдний өмнө хувирч гэж хэлж байгаа. Энэ хувирах гэдэг үг нь грек хэлэн дээрээ метаморфи гэдэг үг гэдэг байна. Метаморфи. Утга нь юу гэхээр ямар нэгэн зүйлийн үзэгдэх байдал нь өөрчлөгдөх гэсэн зүйлийг хэлдэг. Хувирах. Одоо чинь намар болоход модны навч яадаг үлээ. Ногоон байж байгаа. Шарладаг те. Хувирж байгаа. Тэгэхээр Есүс өдөр тутам байсан яг дагалдагч нартаа үзэгддэг байсан тэр байдлаас тис ондоо болж өөрчлөгдсөн. Бүгдээрээ Марк номын 9:3-ыг харъя. Марк харин яг энэ үйл явдлыг ингэж хэлсэн байна. Хувцсан, цацарсан цав цагаан өнгөтэй болжээ. Энэ дэлхийн ямар ч цайруулагч түүн шиг цагааруулж чадахгүй гэж хэлсэн байна. Марк. За, омо вэ нөө те. Таны одоо хамгийн сайн цагааруулдаг ямар ч бок байсан те. Есүсийн нөмөрсөн нөмрөг, Есүсийн хувцсыг өөр дэлхийн ямар ч цайруулагч тийм цагаан гэрэлтэй цайвар болгож чадахгүй гэж. Хүний нүдээр төсөөлж илэрхийлж харж болох хамгийн тод цайвар өнгөтэй ийм байдлаар Есүс харагдсан гэдгийг Марк илэрхийлсэн байна. Сонирхолтой байгааз. Есүс яагаад ингэж ууланд гарангуудаа дүр төрх нь харагдах үзэгдэх байдал нь өөрчлөгдсөн юм бол хамгийн ихнийх нь Есүс дагалдагч нартаа урам зориг өгөхийн тулд яагаад гэвэл яг 16 дугаар бүлгийн төгсгөлд нь 16 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлдээс тэр цагаас эхлэн Есүс Христ шавнартаа өөрийн Иерусалим руу явах ахлагчид, ахлах тахилч нар болон хуулийн багш нараас их зовлон амсах, алуулах 3 дахь хоног дээр амьлах ёстойгоо илэрхийлж эхлэвэ гэсэн байна. Матай номын 16 дугаар бүлэг хүртэл Есүс загалмай цовдлогдох талаараа, ташуурдуулах, үхлийн ял амсах энэ талаараа огт дагалдагчтайгаа ярьдгүй байсан баг. Харин 16 дугаар бүлгээс эхлээд Есүс шавнартай энэ талаар ярьж эхэлсэн. Тэгэхээр Есүс ууланд гараад өөрчлөгдсөн хамгийн ихний шалтгаан бол Есүс шавнартай урам зориг өгөхийн төлөө. Юунд урам зориг өгөх гэсэн юм бол бүгд Марк номынхон саяны 9 дугаар бүлгийн нэг хэсгийг харъя. Энд ингэж хэлсэн байна. 4 дугаар ишлэл дээр нэгсэн байна. Элиа Мойсегийн хамт үзэгдсэн бөгөөд тэд Есүстэй ярилцаж байлаа гэж. Босон үйл явдал ерөөсөө тэр ууланд гарсан чинь Есүсийн дүр төрх өөрчлөгдсөн. Гээгүнд Есүсийн хоёр талд нь Элиа, Мойсе хоёр гарч ирээд Есүстэй ярьсан. Ингээд болоо. Тэр би таахан хэлжсэн те. Есүс яг Яаковтай, Йохантай, Петртэй өөр нэг газар бас хамтдаа байсан түүх. Бүгд Марк номын 14 дугаар бүлэг дээр очие. Маркийн 14-ийн 32 дээр ингэсэн байна. Тэд Гетсемен гэдэг газар ирэв. Есүс шавнартаа намайг залбирах зур энд сууцгааж бай гэд тэр өөрийн хамт Петр, Яаков, Йохан нарыг авч яв. Есүс ихэд зовж шаналж эхлэв. Есүс тэдэнд сэтгэл минь үхтлээ шаналж байна. Энд үлдээд сэргэг бай гэвэ. Есүс яг бас Гетсемент энэ 3 хүнтэй хамт очиж залбирж исэн баг. Лук номын 22 дээр бас яг энэ үйл явдлыг Лук ингэж бичсэн баг. Лук 22-ын 41-42. Тэр тэднээс чулуу шидэх зайтай холдон өвдөг сөгдөөд ингэж залбирав. Эцэг минь
Хэрв та хүсэж байгаа бол энэ аягийг надаас зайлуулаач. Гэвч миний хүсэл бус харин таны хүсэл биелэг гэв. 43 дугаар шил дээр нь тэгтэл Тэнгэрээс тэнгэр илч түүнд үзэгдэн түүнийг тэнхрүүлж байлаа гэж. За бас төстэй байна те. Иесус ууланд гараад яг 3 шавтайгаа гараад түүний дэргэд Мойсе Элиа ирж түүнтэй ярьсан. Гэтэл Иесус Гетсемен гэдэг цэцэрлэгт очиод залбирсан чинь тэнгэр илч ирж түүнд яасан гэж байна. Мотивац өгсөн байна те. Түүнийг хүчрхжүүлсэн байна. Түүнд урам зориг өгсөн байна. Иесус яг юуны өмнө яриад байгаа вэ? Хүн төрөлхтний гим нүглийг загалмай дээр үүрэх яг тэр агшны өмнө яриад байгаа байхгүй. Тэгээ Иесус залбирж ирсэн. Маш олон сонголтууд байсан л да Иесус болчих те. Гэхдээ Иесус энд юу гэж хэлсэн бэлээ? Миний хүслээр биш, миний сонгох сонголтоор биш, харин таны яг тушаачсан байгаа тэр сонголтоор чинь би явъя гэсэн. Тэгээ тэр сонголтын дагуу Тэнгэр хүчрхжүүлсэн. Одоо бүгдээр нэг зүйлийг асууя. Иесус Матай номын 17 дугаар бүлэг дээр уул руу гарахад Бурхан Тэнгэрийн улсаас Иесуст урам зориг өгөхийн тулд окей, хин явж болох уу? Үе олон тэнгэр ичтэй тэнд байсан баг. Тэгээд тэр Габриэл хүртэл тэнд зогсож ирсэн баг. Тэрүүн тэнгэрэлч. Хин Иесус дээр очих уу? Яг бол Иесус яг энэ цаг мөчөөс эхлээд өөрийнхөө үхлийг дагалдагчтай ярьж өөрийгөө бэлтгэж эхэлж байгаа. Хин очих уу? Тэгсэн чинь ягаад ч юм бэ? Эцэг Бурхан ямар ч тэнгэр элчийг биш. Харин хоёр хүнийг илгээж байгаа. Хин хоёрыг вэ? Илия, Мойсе. Тэр одоо бид нар ямар ч сонголтгүйгээр тэгвэл Мойсе, Илия хоёр хэн байсан бэ гэдгийг судлахаас аргагүй болж байгаа. Яагаад тэр тэнгэрт байгаа юм бэ гэдэг. Ямар ч байсан тэнгэрт л байсан байна. Тэгээд одоо Илия, Мойсе хоёр ч одоо аль хэдэн 100 жилийн өмнө Иесусээс өмнө амьдарч ирсэн хүмүүс шүү дээ. Гэтэл яагаад ч юм бэ Иесус ууланд гарсан чинь тэр хоёр үзэгдэж байгаа. Хажууд нь суугаад, хажууд нь зогсоод зүгээр зогсох биш ярилцж байгаа. Лук номын 9:28 дээр Лук Иесус уул руу яах гэж гарсан бэ гэдгийг маш тодорхой хэлсэн. Ийхүү айлцнаас хойш 8 хоногийн дараа тэр Петр, Иохан, Яаков нарыг дагуулan залбирахаар уул өөд гарчээ. Яахаар уул гарсан гэж байна? Залбирахаар гарсан гэж шүү дээ. Иесус Гетсемен руу яах гэж явсан мөлий? Бас залбирахаар явсан. Түүнийг залбирч байхад нүүрнийх нь төрх өөрсгдөж, хувцсан цагаан өнгөтэй болж гялалзаж байлаа. Үзэг түн хоёр хүн түүнтэй ярилцж байсан бөгөөд тэд Мойсе, Илия нар байв. Тэд цог жавхлантайгаар үзэгдэж Иерусалимд гүйцээгдэх түүний үхлийн тухай ярьж байлаа гэж. За яг юу ярьж ирсэн тодорхой боллоо те. Эзэн минь та удахгүй Иерусалимд очино. Тэгээд та цовдлогдох нэ гэжсэн. Яг бол 18 дахь бүлээс эхлээд Иесусийн яг Иерусалим явах аян зам эхэлж байгаа. Тийм учраас энэ Илия, Мойсе хоёр зоригтойгоор ирсэн байгаа. Тэгэд Иесусыг яг яаж цовдлогдох, ямар зовлон амсах, яг ямар замыг туулахыг нь Иесуст хэлж өгсөн. 32 дугаар шил дээр нь Петр болон түүний нөхөд нойрондоо дийлдсэн байсан, харин бүрэн сэргэхдээ түүний цог жавхланг түүнтэй хамт зогсох хоёр хүнийг ч бас харваа гэж байгаа. Яг Гетсемений үйл явдалтай адилхан байгааз Петр болон нөгөө хоёр нь бүгдээр ямар байсан гэж байна? Нойрондоо дийлдчихсэн байсан гэж. Яг Гетсемений цэцэрлэгч гэсэн Иесус залбирхаар явхад дагалдагч нь унтчихлээдэг те. Тун удахгүй багш нь баригдах гэж ах чинь дагалдагчид унтчихлээдэг. Иесус уул нь юу гэж хэлээд явсан бэлээ? Залбир, сэргэг бай гэж хэлээд явсан. Гэтэл унтчихсэн баг. Тэгэхээр Иесус биднийг сэрэхийг хүсэж байгаа. Ямар үед Петрийн нүд нээгдсэн бэлээ? Нойрог байдлаас игийг нь ухаан орсон юм шиг яагаас ирсэн гэлээ? Иесусийн цог жавхланг алдрыг хараад гэж байгаа байхгүй. Амен. Өнөөдөр ч гэсэн Христ итгэгчид яг энэ дэлхийн хамгийн сүүлийн аваарын дохио дуурахын өмнө байхад Христ итгэгчид унтаал байгаа. Иесус сэргэг бай, цаг нь ирсэн байна. Тун утахгүй төгсгөл ирлээ гэд сануулаад ахтал Христ итгэгчид унтаад л байгаа. Ямар үед бид энэ нойрог байдлаас гарах вэ гэхээр Иесусийн алдрыг харах үед. Иесусийн тэр гялалдсан, гэрэлтсэн тэр алдрыг харах үед. Амен. Тийм учраас алдраа бидэнд харуулаач гэж бид дуулдгийн учир энэ ихгүй юу? Амен. Давид хаан хэлсэн мэлхтэй. Би эзнээс гуйх цорын ганц гуйлт хүсэл байна. Энэ нь би түүний өргөөнд оршиж, тэгээ түүний гоо сайхныг олж харахын тулд гэж хэлж байгаа. Ямар итгэгчид итгэлээрээ сэргийг байдаг гэхээр өдөр бүр Иесусыг хардаг итгэгчид. Тэр оршин байгаагаар нь мэдэрдэг итгэгчид амьд байдаг. Лук 9:28 дээр ингэсэн байна те. Хоёр хүн хажуудад нь байсан гэж байна. Тэгээд энэ ингэж хэлсэн байгаа. Түүний үхлийн тухай ярьж байлаа гэж хэлсэн байна. Энэ ишлэл Библиэл дээр үхэл гэдэг үг байдаггүй. Монгол ишлэл Библиэл дээр үхэл гэдэг шууд орчуулсан байна. Англи хэлэн дээр departure гэдэг үг гэдэг. Энэ юу гэсэн үг вэ англи хэл дээр? Departure гэж юу гэсэн үг вэ? Онгоцон суух. Яг зөв шүү дээ. Онгоцон суух шүү дээ те. Хөөрөх, явах, одоо орхих гэсэн үг байхгүй юу? Arrive гэдэг үгний эсрэг үг шүү дээ. Тэ? Ирэх.
буух гэдэг эсрэг. Departure гэдэг нь орхиж явах. Тэгэхээр түүний яг энэ дэлхий дээр ажиллаа гүйцэтгээд ингээд дэлхийг орхин явах. Түүний сүүлийн яг энэ дэлхий дээр ирсэн зориг биелэгдээд ажиллаа гүйцэтгээд явах энэ зүйлийн тухай ярьсан баг. Тэгээ яг энэ үг нь өөрөө грек хэл дээр энэ departure гэдэг үг нь exodus гэдэг үг гэдэг. Энэ нөгөө нэг Египтээс гарсан номны exodus гэдэг үг гэсэн үг шүү заяа. Exodus гэдэг энэ үг нь ямар утгатай үг вэ гэхээр эхнийх нь мэдээж газар зүүн байрлалын хувьд нэг газараас нөгөө газар руу явахыг хэлж. Бас нэг утга нь юу гэхээр яг энэ амьдралыг орхих гэсэн үг. Үхэх гэсэн санаа. Тэгэхээр монгол хэл рүү тайллаар нь л шууд үхлийн тухай ярьж байгаад хэлчихчихэл тэ. Яг оригинал хэл дээрээ бол нэлээ юм далд утгатай тэ. Орхин явах гэсэн юм санааг илэрхийлдэг байна. Еврей номын 4:16 бүгдээр харъя. Энд ингэж хэлсэн байгаа. За 15 юм байна. Учир нь бидэнд байгаа нь бидний мөхс байдлыг хуваалцаж чаддаггүй тэрүүн тахилч бус. Харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн билээ гэж. Хэнийг хэлж байна? Есүсийг хэлж байна те. 14 дэх эшлэлээр нь иймээс тэнгэрт заларсан авгаа тэрүүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа тул өөрсдийн хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримтлая гэж байна. Бидэнд хэн байгаа гэж байна? Тэнгэрт заларсан тэрүүн тахилч болох Бурхны хүү Есүс бидэнд байгаа гэж байна. Тэр тэрүүн тахилч буюу тэр Бурхны хүү Есүс бол мөхс байдлыг хуваалцаж чаддаггүй тийм тэрүүн тахилч биш. Харин ч нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон нэгэн гэж хэлж байгаа байхгүй. Амен. Есүсийн дүр төрх яагаад хувирсан гэлээ? Хамгийн ихний шалтгаан нь тэр дагалдагч нартай урам зориг өгөхийн тулд. Хоёр дахь гол шалтгаан Есүс биднийг ойлгодог гэдгээ мэдрүүлэхийн тулд. Есүс яг бид нар шиг замыг амьдралыг туулсан. Тэр ганцаардаж үтсэн, тэр гадуурхагдаж үтсэн. Түүнээс хамгийн хайртай нэг нь ураж үтсэн. Тэр шоологдож, гутаагдаж, доромжлогдож үтсэн, хавчигдаж үтсэн, үзэн ядагдаж үтсэн, үл тоогдож үтсэн. Хинд ч хэрэггүй нэгэн мэдрэмжийг авч үтсэн, гутаагдаж үтсэн. Есүс бидний өнөөдөр ч гэсэн амьдралдаа өдөр болгон мэдэрдэг энэ бидний үүрж байгаа хүн тэцүү зовлон бүрийг яг Есүс бидэнтэй адилхан амссан юм аа. Амен. Тийм учраас тэр таны зовлон ч гэсэн мэдэрнэ. Ийм үг өгдөгтэй. Зовж үтсэн хүн л хүний зовлонг ойлгодог. Бидний зовлонг ойлгох, бүр хамгийн сайнаар ойлгох тийм бурхан бидэнд байд юм аа. Тэр бол Есүс. Амен. Мойсе Элей хоёрын хувьд сонирхолтой. Бид нар Мойсегийн түүхийг бол мэднэ. Та бүхэн санаж байгаа бах. Мойсе яадаг вүлээ? 40 жил Израилийн ард түмнийг Синайн цөлөөр дагуулж яваад ингээд Канааны ирмэг дээр ирээд Йордан гол дээр ирсэн чинь бурхан түүнийг юу гэж хэлдэг вүлээ? Чи эндээ үхэх гэж хэлдэг. Чи амлагдсан газар руу орохгүй гэж хэлдэг. Бүдэр хамтдаа Дэд туйл номын 34-ийн 5-6-ыг уншъя. Энэ нэгсэн байна. Тэгээд эзний зарц Мойсе эзний айлцсан ёсоор Мобийн нутагт үхжээ. Яг бурхан өөрөө айлцсан учраас яг түүнийг нь гүйцэлдүүлж Мобийн нутагт буюу Канаан руу орлоггүйгээр Мойсе үхсэн байна. Түүнийг бит Пёрын эсрэг талд орших Мобийн нутгийн хөндөд оршуулж Мойсег үхэнгуут нь яасан байна? Оршуулсан. Яг өмнөх Израильчуудын зан заншлагын дагуу. Харин түүний булшийг өнөө хүртэл хинч мэдэхгүй гэж хэлсэн байна. Хинч мэдэхгүй. Мойсег оршуулсан. Гэхдээ булшийг нь хинч мэдэхгүй. Энэ юу гэсэн үхээр уламж түнслэр буюу хуучин гэрээний тайлбараар бурхан Мойсег үхүүлээд тэгээд түүнийг булшнаас дахин амьлуулсан. Тийм учраас Мойсе тэнгэрт байгаа. Тийм учраас Мойсе тэнгэрт Есүсийн дэргэд байж байгаа. Тийм учраас бурхан Тэнгэрийн улсад Есүс рүү хэнийг илгээх гэхэд тэр сонголтонд нь Мойсе тэнд байжсэн байна. Яагаад Мойсе гэж? Яагаад? Мойсе яг ижилхэн Есүстэй ижилхэн амьдралыг туулсан. Яг ижилхэн нэг үндэстнийг аврах даалгавар авч Израильчуудыг Египтээс гаргах даалгавар авсан. Есүс харин яасан бэ? Хүн төрлөختнийг гмийн боолчлоос аврах даалгавар аваад ирсэн. Яг ижилхэн өөрийн ард түмэнд хараалгад зүхэгдэж, гологдож Мойсе илүү Есүсийг ойлгох боломжтой байсан. Яг ийм нөхцөлд, яг ийм ситуацид Есүс ямар үг хэлэх вэ гэдгийг Мойсе мэдчихсэн гэсэн. Яг л өмнө өөрөө үнийг мэдэрсэн учраас. Бүгд нэг ишлэлийг харъя л да. Тоолго 14:2-оос эхлээд. Израилийн хүүгүүд Мойсе Аарон нарын эсрэг гомдолж байв. Бүхэл чуулган тэдэнд. Бүхэл чуулган гэдэг нь юу гэсэн үг вэ? Бүх ард түмэн бүгдээрээ нийлээд хоёр хувийн эсрэг гомдлсон. Бид Египтийн нутагт үхцгээсэн ч болоосай. Эсвэл бид энд цөлд үхцгээсэн ч болоосай. Эзэн яагаад биднийг энэ нутагт авчирч байгаа юм бэ? Илдэнд унахаар бидний эхнэрүүд, бидний бяцхан хүүхдүүд олз болох болно. Египт рүү буцсан нь бидэн дээр байх юм биш үү гэж байв.
Тийхүү тэд бие биедээ цөмөрөө удирдагчийг томилоод Египт рүү буцацгаая гэв. Дараа нь Мойсе Аарон нар Израилийн хүүгүүдийн чуулганы бүх цуглалтын өмнө нүрээрээ унтцгаав. Тэр нутгийг тагнасан хүмүүсийн дотроос Нуны хүү Йошуа болон Ефенегийн хүү Калиб нар хувцсаа оров. Тэд Израилийн хүүгүүдийн бүх чуулганд хандан ярив. За энд ямар үйл явдал болсон мэхээр тэд бидэнд ийм удирдагч хэрэггүй. Ерөөсөө өөр удирдагчтай болчихъя. Тэгээд Египт рүүгээ буцъя гэсэн баг. Мойсе хүлээн зөвшөөрөөгүй. 10 дугаар ишлэлийг харъя. Йошуа Калиб хоёр Мойсе Ааron нарыг тал зогсон өмөөрөн үг хэлсний дараа 10 дугаар ишлэлээр гэвч бүх чуулган тэднэрүү чулуу шидцгээж байлаа. Тэгтэл эзний цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хүүгүүдэд үзэгдэв. Энэ ямар үйл явдал болсон бэхээр Израильчууд эцэстээ Мойсег алыг шийдсэн. Аароныг алыг шийдсэн. Йошуа Калиб нарыг алыг шийдсэн. Бүгдээр чулуу авч шийдсэн байна. Та нар боддоо бүх чуулган гэж байгаа шүү дээ. Энэ үгсээр овгийн бүх толгойлогчд, бүх эцгүүд, бүх их мэдлэлтэй бүх хүмүүс тэнд ирчихсэн байна. 2 сая хүний төлөөлөл. Тэгээ бүгд гартаа чулуу аваад бүгд алчи чулуу шийдсэн. Энд яасан бэхээр эзний цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хүүгүүдэд үзэгдэв гэж байна. Энэ ямар үйл явдал болсон бэхээр эзэн ёр бусын арга замаар гів гинт гэрлээ гэлбуулан өөрийн зарц нарын амийг хамгаалсан баг. Тэр чулуунд цогдож үхэх аюулаас хамгаалсан баг. Энэ юу илэрхийлж байна? Мойсе ч гэсэн өөрийн хүмүүстэй гадуурхагдаж үл хүлээн зөвшөөрөгдөж тэгээ бүр үхэх ирмэг дээр ирсэн ба шүү дээ. Есүс ч гэсэн удахгүй яг ийм зовлон амсах байсан. Түүнийг хүмүүс юу гэж хашгирсан бэлээ? Цовдол түн рүү нулимжсэн. Мэдээж ялгаагүй маш их зовлон амссан. Та бүхэн Илиягийн түүхийг мэдэх бах. Хаадын дид номын 2:11 дээр ингэж гардаг. 2 дугаар хаад гэсэн үг манайхаа. 11 дэх эшлэлээр ингэсэн байна. Тэднийг ярилцсаар явж байтал харагтун галт тэрэгнүүд болон галт морд тэр хоёрыг салгав. Илия хууль салхиар тэнгэр өөд одвоо гэж хэлж байгаа. Тэр хоёр гэдэг нь хажууд нь Илиша байсан. Илиягийн дагалдагч. Тэгэхээр бурхан сэнцээ дээрээ суугаад Есүсийг тайтгаруулах, зоригжуулах, түүнтэй ярилцах хэн байж болох уу гэд сонгож явахад тэр дотор бас Илия зогсож ирсэн байгаа. Энэ хоёр хүн хоёулаа бас ялгаагүй юугаараа ижилхэн мэхээр хоёулаа яг ижилхэн нэг ард түмнийг бурхан руу чиглүүлэх зорилготой байсан. Илиягийн түүхийг бид нар мэднэ. Илия Баалын 450 иш үзүүлэгчдийн эсрэг гав анцаарах зогсдог. Тэгээд сүүлдээ яадаг вүлээ? Изабель хатан Ахав хааны эхнэр Илияг алахыг давтдаг. Илия зүхтдаг те. Тэгээд зүхтаад хээр очиод за ер нь үхий дөө гэд хэвтдэг. Тэгсэн чинь бурхан хэрээгээр хоол зөөлгөж түүнийг ундаалж те амьд байлгадаг. Бүр тэгж их хавчигдаж, тэгж их сэтгэлээр унаж, тэгж их готролд орж исэн гэсэн үг. Бурханы ажлыг хийх хүнд хэцүүг амьдралдаа амсцсан нэг юм байсан. Тэгээд Есүсийн хоёр талд хоёулаа зогссон байна. Эндээс бид юуг харж болох вэ гэхээр Есүсийн хоёр талд хоёр алдаршуулгдсан нэгэн буюу мөнхийн амийг авсан хоёр хүн зогсож байгаа гэсэн үг. Тийм үү? Нэг нь үхээд дахин амьсны төлөөлөл, нөгөөх нь үхэлгүйгээр мөнхийн улс руу явсан буюу алдаршуулгдсан хүмүүсийн төлөөлөл. Тесалоник номон дээр 4:16 дээр ингэж хэлсэн байна. 1-р Тесалоник 4:16 дээр. Учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэргүүн тэнгэрлэгчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амьлах болно гэж хэлсэн байна. Амен. Христийн дотор үхэгсэд эхлээд амьлах болно. Есүсийг ирэхэд хүмүүс ийм 4 төрөлд хуваагдана гинэ. Эхний хоёр нь юу гэж? Үхсэн үл итгэгчид, амьд байгаа үл итгэгчид. Дараагийн хоёр нь үхсэн итгэгчид, амьд байгаа итгэгчид. Есүсийг дахин ирэхэд ямар ч хэлсэн үхсэн итгэгчид нь буюу Христийн дотор үхсэд гэж хэлж байгаа юм те. Итгээд үхсэн бүх үхсэд яана гэж байна. Амьлна гэж байгаа. Амьлна. За тэгвэл бүгдээрээ 1-р Коринтын 15-ын 51-ээс 52-ыг харъя. Энд ингэж байгаа. Харагтун би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин өөрчлөгдөх болно гэж хэлж байгаа. Бид бүгдээрээ нойрсохгүй гэж байгааз. Бидний зарим нь үхлийг амсахгүй, харин өөрчлөгдөнө гэж хэлж байгаа. Яг бол Есүс амьд байхад нь ирчих учраас тэдэнд үхэх шалтгаан байхгүй. Өөрчлөгдөнө. Ингэхдээ нүд ирмэхийн зур нэг агшинд бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч үхсэд үл муудах руу амьлуулагдаж бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхшгүйг өмсөх ёстой. Энэ муудах нь үл муудахыг өмсөж
Энэ үхлийн бие нь үхшгөө өмсөх үед үхэл ялалтад залгигдсан гэж бичигдсэн үг биелнэ. Үхлээ, чиний ялалт хаана байна вэ? Үхлээ, чиний хатгуур хаана байна вэ? Нүд ирмхийн зур, агшин зур, бүрээн дуута зэрэгцээд яана гэж юм. Бидний зарим нь өөрчлөгдөнө гэж хэлж байгаа. Хувирна. Есүсийг ирэхэд христчид хоёр янз байна. Нэг нь итгээд үхсэн, нөгөөх нь итгээд амьд хിവэрэ байгаа. Энэ хоёр төрлийн хүмүүс хоёулаа яах вэ гэхээр алдаршуулалт буюу дахин амьдлтыг тэр өөрчлөлтийг амсна. Нэг нь үхлээс шин биетэйгээр дахин амьж босхол харин нөгөөх нь яах гэлээ. Агшин зур бие махбод нь өөрчлөгдөж үл муудах руу өөрчлөгдөнө гэсэн байна. Амен. Тэгэхээр та бүхэн бодтоо Есүс 6 өдрийн өмнө дагалдарчсан юу гэж хэлж ирсэн бэ? Та нарын зарим нь намайг дахин ирэх хүртэл үхлийг амсахгүй гэж хэлж ирсэн. Есүсийн хувьд үхэл гэдэг бол юу вэ? Нойрсолт. Иохан номын 11 дэх бүлэг дээр 11-ээс 14 дээр. Ингэж айдсныхаа дараа тэр тэдэнд бидний амд Лазар унтжээ. Гэвч би түүнийг нойрноос нь сэрэхээр явна гэхэд шавнар нь түүнд эзэн хэр унтсан бол тэр идэгнэ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлтсан ажээ. Харин тэд түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуутхан Лазар үхсэн гэж хэлвэ гэж. Есүс үхлийг юутаа зүүрлж хэлжсэн бэ? Унтахтаа зүүрлж хэлжсэн тийм. Библиэд итгэдэг христчдийн хувьд долоо өдрийн адвентистууд бидний хувьд ч гэсэн бид юу гэж итгэдэг вэ гэхээр үхэл бол нойрсолт юм аа. Бүгд номлогчийн үгсийн 9-ийн 5-6. Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал үхгсэд юу ч мэддэггүй. Цаашдаа тэдэнд шагналж байхгүй учраа тэдний нэр мартагдах болно. Тэдний хайр, хорсол, атаажтөө хэдийн мөхөж наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бүлгөө гэж. Энэ маш гоё хэлсэн байгаа. Тийм богоц? Хүн үхэхэд яадаг гэж байна. Тэд юу ч мэдэхгүй. Зүгээр л унтана. Дуулал номын 115 дээр ингэж хэлсэн байна. 17 дээр. Үхэгсэд эзнийг магтдаггүй, анир чимээгүүрүү доош одогч хэн боловч магтдаггүй гэж хэлж байгаа. Үхсэн хүнд ямар нэгэн те бодох, санах, баярлах, хөөрөх, гомдох, гимших, талархах юу ч байхгүй. Тийм учраас Есүс дагалдагчдаа юу гэж хэлжсэн мэхээр юуг ойлгуулсан мэхээр 6 өдрийн дараа түүнтэй уулзсан Мойсе Элиагаар дамжуулаад Есүс тэр жинхэнэ алдаршуулалтын мэдээг дагалдагч нартай итгэл найдварыг өгсөн байна. Энэ үгсээр Есүс итгээд үхсэн ч дахин амьлна. Есүст итгээд те амьд байж исэн ч алдаршуулгадна. Яг л Мойсе шиг, яг л Элиа шиг. Амен. Юда номын 9-р ишлэлийг бүгдээ харъя. Шинэ гэрээний Юда ном байна. 9-р ишлэлдэр. Харин тэргүүн тэнгэрлэгч Михаил диаволтаа сөргөлдөж Мойсегийн биеийн талаар маргалдахдаа түүний эсрэг доромжллын шүүлт явуулахыг үл зүрхлэн харин эзэн чамайг буруушаа гэж хэлжээ гэж хэлж байгаа. Энэ тэргүүн тэнгэрлэгч Михаил гэдэг бол энэ Есүсийг хэлж байгаа шүү. Энэ Мойсегийн биеийн талаар. Тийм бааз? Эзэн чамайг буруушаа гэж диавол хэлсэн. Магадгүй Тэнгэрийн улсад Мойсе очисон чинь диавол тэнд барьдсан юм шиг байгаа юм л да. Яагаад Мойсенд хүрээд ирж байгаа? Наа чи нөгөө чулууг 2 удаа цохио үздэй. Наа чи яг үндэ Египтэд хүн алаа үздэй. Тэгээ бурхан Мойсег яасан гэж байна. Бурхан Мойсег хамгаалсан гэж байна. Бурхан Мойсег хамгаалж маргалцсан гэж байна. Тэгээд түүний эсрэг доромжллын шүүлт явуулахыг үл зүрхэлсэн. Мойсег доромжлохыг Мойсег диваажинд байгааг нь шүүх тэр шүүлтийг зөвшөөрөөгүй. Харин ч эсэргээр юу гэж хэлсэн бэ? Диавол тандаад эзэн Мойсегс харин чамайг буруутгах гэж хэлсэн. Чи л энэ диваажинд байх ёсгүй. Эзэн хүссэн нэгнийг алдаршуулна гэж хэлж байгаа байхгүй. Тэр Мойсе диваажинд байгаа. Одоо ч гэсэн. Элиа диваажинд байгаа. Петр яг энэ талаараа өөрөө бичсэн байдیں۔ Өдөр 2 дугаар Петр номын 1:16-ыг харъя. Бид өөрсдийн эзэн Есүс Христийн хүч чадал болоод түүний ирэх тухай та нарт мэдүүлэхдээ ухаалгаар зохиогдсон үлгэр домгуудыг дагаагүй. Харин бид түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчд байсан. Учир нь түүнийг эцэг бурхнаас хүндлэл ба алдрыг хүлээн авах үед сүр жавхлант алдраас энэ бол миний хайртай хүү, түүнд миний таалал оршдог гэсэн дуу гарав. Бид түүнтэй хамт ариун уулан дээр байхдаа Тэнгэрээс гарсан энэ дууг сонссон билээ гэж байгаа. Амен. Тэгээд тэрээр яг энэ загтлыг уншиж байгаа хүмүүст нэг найдрыг үлдээсэн. Энэ найдар өнөөдөр бидэнд өгөгдөж байгаа найдар. Энэ найдар өнөөдрийн яг энэ сургаалыг сонсож байгаа танд өгөгдөж байгаа найдар. Бүдэрээ
19 дэх ишлэл уншъя. 2 дугаар Петрийн 1:19. Бид илүү баттай болгогдсон иш үзүүлгийн үгтэй гэж хэлж байгаа. Амен. Яг үргэлжлүүлж байгаа байхгүй юу? Бид бол Есүсийн сур жавхлан нүдэрээ харсан. Гэхдээ үүнээс илүү баттай найдварын их сурвалжууд юу гэж байна? Иш үзүүлгийн үг юм а гэж байгаа байхгүй юу? Энэ юу хэлж байна? Библийг хэлж штэ. Есүсийн сургаалыг хэлж байна. Үүр цааж өөрийн цолмон зүрхэнд тань гих хүртэл харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихтаа сайн байдаг. Содрын нэг ч иш үзүүлэгчийн өөрийнх нь тайлбараар ирээгүйг юуны түрүүнд мэдэгтэн. Учир нь нэг ч иш үзүүлэг хизээч хүний хүслээр гарсангүй, харин ариун сүнсээр хөдөлгдсөн хүмүүс Бурханаас айлтжээ гэж хэлж байгаа. Амен. Петр өөрөө Есүсийг нүдэрээ харсан үйл явдлаа бичээд тэгээд үүнээс агуу баттай их сурвалжин нэг ч хүний бодлоор гараагүй, нэг ч хүний хүслээр өгүүлээгүй, харин 100% ариун сүнсээс буюу Бурханаас өгөгдсөн иш үзүүлгийн үг буюу Бурханы үг юм шүү гэж хэлсэн байна. Амен. Магадгүй өөрөө бодож болох юм. Би Есүсийг хараагүй шүү дээ. Би Есүсийг тэгж гэрэлтсэн царай төрхийн би хараагүй. Гэхдээ Петр хэлж байна. Би харсан. Гэтэ үүнээс илүү баттай их сурвалж буюу иш үзүүлгийн үгс чамд байна. Тэр чинь юу вэ? Библи юм шүү гэсэн байна. Библи юм шүү. Амен. Тэгэхээр Матай номын 17 дугаар бүлгийн дараагийн хэсэгт нь бидний мэдэх түүхүүд байгаа. Бидний өмнө уншиж ирсэн түүхүүд байгаа. Өмнөх бүлгүүд дээр гарч байгаа үйл явдалтай зарим нь төстэй. Бозор сүнсэнд эзэмдүүлсэн хүүгээ идгээléхийн тулд Есүс дээр ирсэн нэгэн аав гардаг. Мөн дээрээс нь Есүс сүмийн татварыг төлөхийн тулд 2 драхмын татварыг төлөхийн тулд Петрийг загас бариулахаар явсан байдаг. Тэгэхээр энэ түүхүүд бол нэг тийм онцгой түүх, онц түүх биш. Матай номын 17 дугаар бүлэг дээр гарч байгаа хамгийн чухал түүх бол 16-17-2-ыг холбож байгаа яг энэ түүх. 6 өдрийн дараа Есүс шавнартаа хичээл заасан. Ямар хичээл заасан бэ гэхээр Есүс итгэгчид, Есүсийн үгэнд итгэгчид, тэр найдвартай иш үзүүлгийн үгэнд итгэгчид цаг нь ирэхэд буюу хүний хүүг залран ирэхэд заавал алдаршуулгадана. Тэр хүн үгсэн ч бай, Есүсийг дахин ирэхэд амьд байсан ч бай, заавал алдаршуулгадана. Яг тэгвэл Есүс тэр бидний авралын, тэр бидний зөвтгөлийн, тэр бидний ариусгалын, алдаршуултын бүх төлөөсийг Есүс өөрөө үүрчихсэн. Өдөр Матай номын 17 дугаар бүлгийнхаа яг энэ үйл явдлаа дуустал нь хэрэг унших юм бол Петр Есүст "Эзэн энд байгаа маань бидэнд сайн боллоо. Хэрв таны хүсвэл энд 3 цацар барьж өгье." Цацар гэдэг нь майхан хэлж байгаа шүү. Асар. "Нэгийг нь танд, нэгийг нь Мойсед, нэгийг нь Элиад зориулъя" гэв. Тийм ярьж байтал харагтун гэрэлт үйл тэднийг бүрхэн авахд үүлнээс "Энэ бол миний хайрт хүү, мөн түүнд миний таалал оршдог, түүнийг сонсогтун" гэх дуу гарав. Шавнар нь үүнийг сонсоод нүүрээрээ унаж ихэд айв. Есүс ирж тэдэнд гар хүрч "Бос бүү ээ" гэлээ. Тэд толгоогоо өргөн харахад Есүсээс өөр хэнийг ч олж харсангүй гэж. Түүх маань ингэж өндөрлсөн байна. Есүс үлэмжийн гайхамшигтайгаар үзэгдсэн, үлэмжийн ёр бусын гэрэл цацруулсан авуугаас сүр жавхлантай үзэгдсэн. Гэхдээ тэр сүр жавхлангаасаа буугаад Петрт яасан гэж. Хүрсэн гэж. Тийм байгаа. Петр юу гэж хэлсэн бэ? "Бос бүү ээ" гэж. Энэ үйл явдлын хүртэл Есүс яг Тэнгэрийн улсыг орхиод гим нүгэлтэй хүний төлөө газар бууж ирсэн энэ үйл явдлыг харуулж байгаа. Хоромхон зуурын өмнө гэрэл цацруулсан байсан тэр нэгэн гав ганцаарнаа зогсоод хажууд нь Мойсеч байхгүй, Илияч байхгүй. Тэгээд тэрээр хинд хүрсэн бэ? Петрт хүрсэн байж тээ. Тэр хүрэлтийг мэдэрсэн Петр 2 дугаар Петр номдэр хэлсэн байгаа юм. Би үүнийг нүдээр гэрчлэгч юм аа. Яг л тэр ариун ууланд бид түүний сүр жавхланыг харсан юм аа гэж хэлсэн байна. Мэдээж Есүс үүнээс хойш дахиад нэг удаа уулан дээр гарсан, та бүхэн мэдчихэж байгаа. Тэр загалмаа дээр байсан. Бидний саяны уншсан түүхэн дээр асар гэрэлтэж сүр жавхлантай дүр төрх нь хувирсан ч гэсэн түүнээс агуу сүр жавхлантай харагдсан тэр уул бол загалмаа дээрх Есүс юм.